Наран ургах зүгээс эхлэн эх орноо нар зүв тойрсон ардчилсан намын бүсийн чуулган Монгол улсын Хоймор нутагт шаргалдах тариан төрөө намирсан Сэлэнг нутагт үргэлжиллээ. Намын шинжиллээс Монголын шинжлэл рүү урагшлах их ажлын нэг хангайн бүсийн чуулга уулзалт гишүүдийн идэвх санаачлагдор амжилттай болсон юм а. Жил 7 сар, жил 8 сарын өмнө Арц намын шинжлэлийн аян бод эхэлсэн. Шинжлэлийн аяны хүрээнд гол зорилго анхан дундчдын намын байгууллагуудыг идэвхжүүлэх, бэхжүүлэх. Ялангуяа гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Тэгээ гишүүдийн оролцоотой бодлогын ном болох ийм л зорилгыг тавьсан. Өнөөдөр улс төрийн намуудыг ингээд харж байхад бол ер нь гишүүдийн оролцоо нэгдүгээрт маш бага. Хоёрдугаар тэр бодлогын түвшинд үйл ажиллагаа болж байгаа улс төрийн нам ерөөсөө Монголд байхгүйтэй адилхан байна л да. Амьдрал дээр ингээд бидний яг нүдний өмнө ийм бодлогогүй, зорилгогүй гишүүдийн оролцоо байхгүй нам яаж дампуурч, яаж хоорондоо зөрчилдгийг гэдгийг бол амьдрал харуулдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ бодит амьдрал дээр байгаа энэ бидэн жишээг харж чаад энэний араас явж болохгүй л дээ. Ер нь манай чуулганы үйл ажиллагаа бол нэгээс нөгөө шилжих тусам улмал чанартай сайн болоод байгаа л да. Үүний нэг л нь манай сэлэгчүүдийн маань сэтгэл шингэсэн сэлэгчүүдийн маань нөр хөтөлбөр болсон энэ нэг сайхан чуулган байна. Мөн Төв намын удирдлагуудсан Төв намын хийх газар бас энэ дээр бол илүү ач холбогдлогч өндөр зохион байгуулалтаа хийгдэж байна. Чуулганаас ингээ харахад бол манай залуучууд энэ намын залуучууд бол маш идэвхтэй болчихж маш идэвхтэй байна. Тэд нар бол бас тодорхой хэмжээний мэдлэг тийм ээ биднээс энэ бас тийм дээр хөлбөлүүлсэн байна. Хамгийн гол бидэрт бол туршлага суух юм бол манай Арц намын ирээдүй бол хөөдрийг харагддаг юм байна гэж ингэж энэ чуулганыг харж байгаа. Бүсийн чуулганыг яг газар дээр нь орон нутагт нь хийж байгаа ийм зорилго нь болохоор тухайн бүс нутгийн асуудлыг хамгийн түрүүнд тавьдаг. Өөрөөр хэлбэл энэ хангайн бүсийн тулгамдсан асуудлууд юу байна? Ард иргэдэд нь ямар асуудал тулгарч байна гэдгийг яг газар дээр нь очиж гишүүдээсээ сонсдог. За тэгээд эргээд эндээ шийдэл хайдаг. За дараагийн явуулах үйл ажиллагаа. За тухайлх юм бол Арц намын мөрийн хөтөлбөрт оруулах ямар асуудал байна гэдэг зүйлүүдийг тодруулж авдаг. Үнэхээр улс төрийн намууд өөрөө гишүүнчлэлтэй бай гэж бодож байгаа бол гишүүдийн оролцоог нээлттэй болох хэрэгтэй, ил тод байх хэрэгтэй тийм. Ардчилсан нам гишүүн төвтэй бодлогын нам болох шинжлэлийн хүрээнд шат дараатай олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэгэн хэсэг нь бүсийн чуулга уулзалтууд юм а. Монгол орноо бүсчлэн хувааж анхан дунд чатны гишүүд дэмжигчдийнхээ чадах оролцоог сайжруулах зорилгоор эхлүүлсэн бүсийн отгон чуулганд өрх бүр нь үйлдвэрлэгч гэгддэг Сэлэнг нутгийнхан анхдагчдын үлгийн нутаг булганчууд, Хоймор нутагт орших хөвсгөлчүүд, Баян өндөр хайрхнаа дээдэлсэн орхончууд, нийслэлийн Чингэлтэй Сүхбаатар дүүргийн ардчилагчид оролцож шинжлэлийн бодлогоо хэлэлцлээ. Мөн ардчилсан намын дэргэдэх ардчилсан оюутны холбоо, ардчилсан залуучуудын холбоо, ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, ардчилсан ахмадын холбооны гишүүд дэмжигчид оролцож гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд дуу хоолой болсон юм а. Тэгэхээр ардчилсан намын бүхэл үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог хэсэг бол манай эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр залуучдын оролцоо бол маш өндөр байгаа. Нийгэмд маань бол 3 сая гаруй иргэдийн бол дийлэнх нь бол залуучууд байгаа. Ялангуяа хангайн бүсийн чуулганд оюутан залуучуудын оролцоо бол нэлээд өндөр байгааг онцолж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Ингээд энэ бүсийн чуулганаар эмэгтэйчүүд маань бас цуглаж эмэгтэйчүүдийн манлайлал, түүний ач холбогдол гэсэн сэдвээр бас би сургалт явуулсан. Гэхдээ энэ сургалтыг эмэгтэйчүүдэд зориулж биш, намынхаа удирдлагууд, намынхаа эрэгтэй гишүүдэд зориулж бас бид хамтдаа энэ сургалтыг хийсэн байгаа. Хамгийн гол зүйл бол 2010 оноос 2030 оны хоорондох 20 жилийн хугацаанд бол хүн амын статистикийн цонх үе гэж явж байгаа. Шинжлэх ухаанаар бол залуучууд нийгэмдээ идэвхтэй оролцох юм үе байгаа. Тийм учраас залуучуудын хувьд бол зөвхөн улс төрийн нам гэлтгүүгээр нийгэмдээ идэвхтэй байхыг бол бид нар шаардж байгаа. Тийм ээ, цаг үеийн маань шаардж байгаа. Жилээс жилд улсын хурлын сонгуульд, ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй оюутан залуучуудын идэвх хөрөөл бол маш буурсаар байгаа. Ялангуяа өнөөдрийн хангайн бүсийн чуулганыг онцолж хэлэхэд оюутан залуучуудын 2020 онд болох улсын хурлын сонгуульд оролцох оролцоо идэвх бол нэлээд нэмэгдсэн гэж дүгнж хэлж болохоор байна. Тэгэхээр Арц нам 180 мянган гишүүнтэй бүгдийг цуглуулж бодлого танилцуулах боломж мэдээж байхгүй. Энэ дээр бол хэвлэл мэдээллийг ашиглана. Энэ дээр бол илүү хүчрэх зорилгоор энэ бүсийн чуулганууд зохион байгуулж байгаа. Нэг удаагийн чуулганд 1000 гаруй гишүүд оролцож байгаа.
Энд оролцож байгаа энэ 1000 гаруй гишүүн бол эндээс сонсож мэдсэн зүйлээ бусад гишүүдэд очиж түгээх ийм л үндсэн зорилготой. Тэгэхээр нэг гишүүн очоод нэг 10 гишүүнд энэ бодлого шинжилгээнийхээ зорилгыг танилцуулах юм бол ингээд энэ өргөжөд явна гэсэн үг. Энэ 5 удаагийн бүсийн чуулганд чинь ингээд 6000 гаруй гишүүн оролцож байна шүү дээ. 2017 оноос эхэлсэн 5 бүсийн чуулганы хамгийн утга нь Хангаан бүсийн чуулган байлаа. Энэ удаагийн бүсийн чуулганд ардчилсан намын залуу гишүүд дэмжигчдийн идэвх санаачлаг өндөр байснараа онцлогтой байсан юм а. Хангаан бүсийн чуулга уулзалтын үеэр ардчилсан залуучуудын холбоо өргөтгсөн хуралдаанаа зохион байгуулж, оюутан залуус намын шинжилэлд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх ихтгэл тавьсан зэрэг нь үүнийг илэрхийллээ. Үүний зэрэгцээ гишүүдийг идэвхжүүлэх, чадваржуулах зорилгодоор ардчилсан намын үзэл баримтлалын танилцуулга, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод улсын их хурл дахь ардчилсан намын бүлгийн ажиллагаа, орон нутгийн хөгжил, сорилт, олон улсын туршлага, улс төрийн манлайлал ба багаар ажиллах удирдлага зэрэг өргөн сэдвийн хүрээнд 10 гаруй сургалт зохион байгуулагдсан үр дүнтэй чуулга болсон юм а. Өнөөдөр бол бид нар бас энэ ардчлалын одоо үн цэсийг хамгаалахын төлөө энэ ардчлалыг түгээн дэлгэрүүлэхний төлөө бас нэлээд шаргуу ажиллаж байна. За үүний үр дүн бол бид бас Усгал аймагтай Монголоос улсын нээлттэй өдөрлөг за намын шинжилгээ анхан шатны өдөрлгүүдийг одоо бүх аймгийнхаа сумдаар ингэж хийсэн. Энд бол мэдээж ард түмний маань хүлээлт энэ ардчлалыг үн цэсийг сахин хамгаалахын иргэдийн маань чүн өсөл эрмэлзэл үнэхээр байдаг юм аа. За энэ бол 2-3 зүйлээс нотолдог. Мэдээж сонгуулийн дүн бол бас тодорхой хэмжээний тоо боддог зүйл. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуулиуд үе үеийн одоо их хурлын сонгуулиуд дээр Усгал аймгийн сонгогчдын өгсөн санал бол ерөөсөө 50%-аас доош ордоггүй. Энэ бол одоо өнөөдөр хөсгөлчүүд маань ардчлалыг дэмжсэн хിവэрэ байгаа гэдгийг бол нотолж байгаамаа. Тэгэхээр энэ ардчлалыг одоо дэмжиж байгаа нутгийн олондоо бас талархаж авдаг шүү гэж хэлмээр байна. За өнөөдөр манай бас баг хамт олноос тэр дундаа манай Сүхбаатар дүүргээс одоо энэ сургалтыг хийж байгаа залуучуудыг ихэнх нь буюу 4 одоо залуу маань энэ сургалтуудыг одоо хийж байна. Энэ бол Сүхбаатар дүүрэг маань залуучуудаа хэрхэн дэмжиж энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа нь бас томрооноор харагдаж байгаа гэж би бас ойлгож байгаамаа. За намын шинжилгээ хүрээнд явагдаж байгаа энэ Хангаан бүсийн болон бусад бүсүүдийн чуулгануудыг бол амжилттай зохион байгуулад манай Сэлэнг аймагт намар эсвэлэн хийдэг гэж энэ сайхан ариун дагшин газар сонгож бид бас зохион байгуулж ажиллаж байна. Сэлэнг аймгийн хувьд бол оролцоо маш сайхан байгаа. Ялангуяа Сэлэнг аймагт энэ чуулганы энэ арга хэмжээ, ялангуяа энэ томоохон арга хэмжээг бол ерөөсөө хийж байгаа анхны удаагийн болохоор бид анхны удаагийнхаа зүйлийг бол илүү аятайхан сайхан хийхэд төлөө бүхэл сэтгэл зүрхээ гаргаж чармааж ажиллаж байгаа. Мөн өмнөх чуулгануудыг бол тодорхой хэмжээнд бүгдээрээ төлөөллүүдэд явуулж судалж, бас судалгаан дээр үндэслээд илүү сайхан болох ямар арга зам байна гэдгийг бүгдийг бас хайж ингэж байгаад бас нэг чуулганы бас нэг өөрсдийн гэсэн бас нэг өнгө төрхтэй сайхан чуулган хийхин төлөө ажиллаж байна. Ер нь бол эрт бүх энэ ойрхон Булган аймаг, Хөвсгөл аймаг, мөн Эрдэнэ тэгээд яг энэ оролцох гол аймагуудынхаа замыг түшгэлж бас энэ байрлалд манаас таарсан байгаа. Тэр утгаараа ч гэсэн ер нь оролцох бусад оролцогч аймагуд бас ч гэсэн оролцоо их сайн байна гэж харж байна. Ардчилсан намын шинжилгээний бодлого бол үргэлжилж байна. Өдрөөс өдөрт менежментээ сайжруулж, бүтэц зохион байгуулалтаа шинжилж, за Монголоос шинжлэх, Монголоо хөгжүүлэхийн зорилгодоо ардчилсан нам бол үндсэндээ сайн бэлдэж байна гэж ойлгож байна. За ардчилсан намын шинжилгээний хүрээнд явагдаж байгаа энэ чуулганууд байгаа. Хүсчлээд за Хангаан бүсийн энэ чуулган өнөөдөр болж байна. Энд бол 6 одоо 4 аймаг 2 дүүрэг нийлсэн 1000 гаруй энд чуулж байна. Гишүүд нь хоорондоо танилцах, мэдээлэл солилцох, харилцан бие биенээс туршлага судлах. За мөн гишүүдийнхээ одоо улс төрд өөрснийгөө бэлдэх боловсруулах энэ ажилд нь одоо дэм тус болох спонсорлогтой энэ шинжилгээний бодлогын ажил амжилттай явагдаж байна. За энэ ажил бол
нэлээд өргөн залуучтай явагдаж байна. Улам одоо чанаржиж, улам сайжирч байна гэж ойлгож байна. Ардчилсан нам 2018-аас 2020 оныг намын анхан дунд шатны гишүүдэд хүрч ажиллах, гишүүдэд чадахжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд эх орныхоо өнцөг булан болгонд хүрсэн бүсийн чуулга уулзалтууд амжилттай боллоо. Мөн ард иргэдээс сонсох хүрээнд эхлүүлсэн Монголоос сонсын үндэсний аян 150 мянга гаруй иргэний санал хүсэлтийг сонсоод байна. Эдний эхлүүлсэн шинжилэл зохицолтгүй үргэлжилсээр байна. Ардчилсан нам намын шинжилэлээс Монголын шинжилэл рүү урагшилсаар.